За та бүхэнд өдрийн мэнд хүргье. За юун түрүүнд номын чимэг тэргүүтэй гишүүдийн энэ санаачилсан хуулийг бол анх санаачилсан өдрөөс нь дэмжсэ. Чуулган дээр болон байнгын хороо ажлын хэсгээр хэлжсэн үгнүүд өдөр судартайгаа байж байгаа. Ажлын хэсгээр 5 зүйл заалт саналаа албан ёсоор цаасаар бичгээр чимүүрэн даргад бол өгсөө. Өөрөөр хэлбэл вебн буюу одоо энэ татвараас гадуур тамхин бүтээгдэхүүн нэрлэгдэхгүй байгаа гэх мэт энэ хүүг залуучууд хортой ийм бүтээгдэхүүнийг татж авчирч хуульчилж байгаа нь зөвөө гэдэгтээ байр суурь нэг байгаагаа эртнээс бол илэрхийлсэн. Гэхдээ номын чимэг гишүүнд бол ажлын хэсэгт нь ганцхан би хэлж ирсэн. Жохо академик байна уу юу? Амьдралтай асуудал хандаач. Нэгэнд энэ хуулийн төслийг шийдэж байгаа юм бол бүх хүчин зүйлсийг оруулж ирээд нэг дор базаад хийж болохгүй юу гэдэг санаа. Тухайлбал хууль санаачлагч парламентын судалгааны хүрээлэнгээр хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийлгэхэд 83.3% нь энэ 500 м дотор тамхи худалдаалах хоригдсон хууль чинь зөрчилтэй байна гэж асууж байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатарыг дээрээс нь ингээд торлоод харах юм бол тамхи худалдаалах зэг байхгүй. Дандаа лангуун дор ил далд нууцаар буюу хувилж өрчиж энэ аймаг чи явж байгаамаа. За энийгээ шийдэж болох юм уу? Энийг оруулж ирээч гэсэн нэг санаа хэлсэн. За харин сая шижир гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргаад байнгын хороо дэмжсэн байна. Анх би бас хэлж ирсэн. Хэрвээ вебингийнх нь ам түнрийг авах юм бол гааг нь бас аваа. Гаа тавьчихар чинь тэр гаатай компани артал байгаа юм шиг харагданаа гэдэг саналыг хэлсэн. Одоо байнгын хороогоор бол энэ санал нь ороод зарчмын зөрүүтэй санал дээр аль аль нь ам түнрүү болоод орж ирж байгаа юм байна. Энэ бол зөв. Ягаад гэвэл тамхин дургу тамхинаас гарсан хүмүүсийнх нь ихэнх нь муухай амттай учраас ийм одоо хариулт өгсөн байт юм байна. За дараа нь тэр никотин гэдээс одоо никотин дээр нь тавьж байгаа татварын бодлого ялгамжтай байгаа ч гэж. Орчны асуудал байна, урт багны асуудал. За тэр дагалдах төхөөрөмжүүдийн асуудал байна. Энэ дээр жоохон уян хатан ухаалаг татварын бодлогоо бариач гэдэг асуудлыг бас хэлсэн. За гэх мэт энэ хуулийн төслийг одоо ажлын хэсэгт хилцэж байгаа хүрээнд нь биш бас өмнө нь ийм байж болохгүй юу гэдэг өөрийн үзэл санааг хэлэхээр аль нэг компани лоббист болж хувираад байна л та. Дээхэн үед тэрвээ бид нар санаж байгаа бол социализмын үед зад угаагч аян гэдэг нэг баахан нөхдүүд орж ирээд ангиас нэг хомс нь хэрэгтэй байна гэд нэг хүүхэд гаргаж ирээд захны даун хэрэгтэй байна гэд бас нэг хүүхэд гаргаж ирээд бичил биетэн хувцснаас нь олдлоо гэд анги дагуулад шившгэлдэг байсан шүү дээ. Тэрэн шиг арилсан намын гишүүн бий. Энэ жижиглэнгийн худалдаа хэрглэж байгаа 4,000 гишүүн чинь бизнес хэрглэж байгаа цаана бас адилхан. Тэгвэл ягаад эднэр хохирож байгаа? Жижиг дунд бизнес хийхэд тодорхой хэмжээний татвараа төлөөд адилхан бизнес хэрглэж байгаа хүмүүсийн эрх ашигыг бас хэд хөндөж болохгүй гэдэг байр суурь илэрхийлсний төлөө ягаад ингэ гүтгэж шившгэлээд байгаа? Энэ дээр уучлах хэрэгтэй. Учиргүй шүүхтэд одоо сэргийлэхтэд яваад байх нь бол миний хувьд бол зохимжгүй байна. Тэгэхээр дахиад хэлгээд энэ хуулийг бол дэмжиж гаргаа. За дараачийн гишүүдэд тэр 500 м нөө өөр одоо энэ хуульд нэмэлт өөрчлөлт орох юм байвал дараачийн шугамаараа дараа нь санаачлаад явна үсттэй. Тэгэхээр энэ цаашдаа бол хууль санаачлагч маань нэг эмзэг эгон дээр тулгуурсан юм байж болохгүй. За ингээд энэ хуулийг дэмжиж байгаа гэдэг хэлье.